Соёл удасны 100 жилийн озөрүүлсэн бүхэн барилдаанд амжилттай барилдан 8-д үлдсэн бөхшүүд шагналгаар дууллаа. Хүчтөхийн барилдааны 6-гийн даваа эхэлж байна. За энэ даваанд улсын авраг хангай, улсын зан Сүхбаатыг амлаж, улсын зам Батүлзий, улсын харцаг Зоригт Баатар нар тунаж барилдахаар гарч ирж байна. Бүгд найрамдах улсаа тунхаглаж анхдугаар үндсэн хуулиа батлсны 100 жилийн ойд зориулсан хүчит бүхийн барилдааны 6-гийн даваа эхэллээ үзэгчтэй. За ханга авраг яг л таамаг ёсоор хамгийн сүүлд үлдсэн 2 бүхийн давсныг л авах болов уу гэж таамаглаж исэн. Сүхбаат зааныг авч уран барилдаанд улсын харцаг Зоригт Баатар Бярта зам Батүлзийтэй дунжээ. За мөн гоё барилдаанд гаранда хэд загч байгаа юм шиг хурдтай хийцтэй хийх мэрхтэй ч одоо барилддаг юм бүх улсын харцаг Зоригт Баатар. За барьдсан төрх юм бол ер нь Баргийн аав өвгөл одоо баацдаг хүнтэй Батүлзий. За энэ нэг сонирхолтой гоё барилдаан болно. За Сүхбаат ханга авраг хоёрын барилдаан бол баас нэг их удахгүй баг. За ер нь бол одоо бас сэргэх хугацаа сая бол байна. Хэдий удаан барилдсан ч гэсэн. За Сэнжигний барьсан дээрээс их ингэж турж алах юм бол урд дураа хөндрөө татуулчих үү дээ. За Ховд аймгийн энэ цаг үеийн шилдэг 2 хүчтэн. За Аранга аймгийн бас шилдэг одоо 2 хүчтэн үлдсэн. За Аранга аймаг бол Монгол бүхийн одоо голомт нутаг, Ховд аймагч одоо Монгол бүхийн голомт нутаг. За хашаадсан бол одоо улсын аврагтай, арслантай, дэлхийн аврагтай одоо ийм бас л Аранга аймаг дотор бол одоо олон том бүх төрсэн юм нутаг. Олон ч одоо заанууд, начингууд бас төрсэн. За Ховд аймаг бол буянцсан бол бас аврагтай, арслантай, начинтай, заантай юм нутаг. За шилдэж дунгуулд татах гад дутуудсан зүүн талдаа. За саяных бол буруу шүү. Тий. Саяных бол буруу. За асуул одоо хэлэх хэрэгтэй Сүхбаатад. Чихэж хаална гэж ярьдаг яг тэр зүгтээ харин дарсан бол эвгүй. Өөрөө мэдрээд бол одоо буцаад мөрөө татчихлаа. За Монгол улсын гавь цэцгэлжүүлэгч Хосуур гэж одоо манай алдар спорт орны алдартай багш үүдэг. Хосуур багш одоо амьдралдаа ганцхан удаа үндэсний өхөр барилдсан гэж. Төв аймгийн Түн суманд барилдаад нэг даваад хоёрын даваанд Цэрэн тогтоогын аманд гарахтаа угсгээ Сэнжигдээд авахаар чөлөөтэй гарт тэргээ хийцэн. Тэрэн дэх гэмс яагаад гэсэн чи Зэ явргийн 2 хурууг одоо эвгүй болгоцсон байсан. Тэгээд дахиж ерөөсөө үндэс барилдаагүй гэж. За одоо энэ 2 Сэнжигэн дээр бас авраг ер нь хамаагүй барьдаж шүү. За яваад барилдахгүй бол ер нь болохгүй дээ. За 2 Сэнжигний барьдсан дээр бол одоо бяр гаргасан. Урагш нь одоо доктор татаад. За ханга авраг ер нь бол бас 2 Сэнжигний барьдсан дээрээс альж талаас атгсан ер нь зөрөөд элэг үстэд авчих баг. За Сүхбаат зам бол одоо энд одоо сайхан ерэн дээр яваага залуу зам Зоригтой яваад барилдахад бас нэг буруудхан гарахгүй болов. Би зүгээр харж одоо таамаглаж байна. За авраг бол мэдээж ухарч гიშгэхгүй баг. За их хөөгдөд одоо хайрцагт ороод за барьцсан дээр тэмцэх юм бол одоо улмал одоо бас мууддаг. За Батэрдэн авраг бол ер нь ингээд гар тавиад өөгөө явчих юм бол ер нь хэл амархан одоо бас барьцантай үрдсэн. Ер нь бол нэлээд дундлаад авцсан л явж байгаа бас харагддаг байсан.
За урдуураа нөгөө Синжигний барьсан дээрээс контрж итдгээ хийгээд их саруулыг өнөөдөр ингээ идсэн. За тэрнтэй ер нь тон төстэй ловлбөр яваад Зангаа ураг бяртаа тулдаад ер нь алхахгүй тогтох шиг боллоо. За дунгуулдаа татсан хөл тавиад. За өөрийн зөрөөд одоо шилдэж дунгуулдаад үзэж байна. За улсын арцаг Уланбаяр арцаг ирсэн сууж байна бүгд. За тэр хаан сууж байгаа борд элтэй хүн бол одоо Батчаргалгаа ер нь 99 онд биднийг л амд гарч эхэлж байгаа үед л одоо Монгол өхөө өгөөд бүх үздэг байсан. Ер нь баг таслаагүй үзсэн гэж хэлэхэд нэг буруудахгүй болов. Өнөөдөр бол өргөө дүүрсэн. Дотор халуун, талбайд дээр бол бүр халуун байгаа. Жинхэнэ гоё барилдаанууд гарна. За энэ авраг бол тэгээ зөрөө татгаад авсан шиг барамтлын Синжиг. За зөрг дотор хацаг бол Синжигний барьсан дээрээс л одоо зугуухан хоёр талд нь дарж алхаад тойроод буцаад байгаа. За алтан цомын барилдаан дээр таарч барилдахад ер нь тэгээд бас шуудганы барьсан дээрээс тавсан санагдаж байна. За хагалт татгаад дутуудсан. Улсын арцаг мөнгөн зоож аймгийн арслан алтын шагаа гэж зөрг дотор арцаг бол бас бүхий удамтай. За одоо ч бас ах нарын нь одоо хүүхдүүд сайн барилдаад эхэлсэн шуугуулж байгаа. За ингээд яваад ер нь буруутахгүй болоодаас өхөө хагалцгоод ботсон. За үлдчих шуугаад ороод ирлээ дээ. За тэгэл одоо шалгалтын чинь нэг л аргагүй мөн шүү дээ ангаа орох. Зоргоо арцах зөрж баруун Синжигэн дээр нь гар холбоод. За да тавьчлаа. Батүлзээ зааны хоёр гар хүн. За дашначин даш арцах сууж исэн. Хоёр гар бас нэлээд одоо том харагдчихсэн. Тэгээ бадарч ороод ирсэн. Бадарчин айжууд дашиг арайч багх юм шиг харагдаад. Тэгээ хоёулаа юмараа суучин дундуур нь Батүлзээ ороод ирсэн чи тэр хоёрыг бүр байхгүй юм шиг харагдчихсэн шүү. Одоо энэ цаг үед нь гарын буугалгыг гаргаж ирээд хэмжих юм бол Батүлзээгийнхэд хамгийн бүдүүн байх болоо да гэж таамаглаж байна. За зөрг дотор арцгал ер нь барьсан дээрээс нэг л элбэгдүүхэн барилдаад байна да. За зөөрж хоёр талын Синжиг рүү хатгаад байгаа ирсэн гар дээр дарчаад. За ер нь л их гоё барилдаа болонтой харцаг заа хоёрын барилдаа. За Батүлзээ зам бол мэдээж барьсан дүрхийг. Зөрг дотор харцаг бол ер нь барьцнаас өмнө барилдахыг л одоо төлөвлөж гарч ирсэн болов хоёр бүх. За зарим бүгчүүд бол ер нь асууж идэг асуулаасаа. За урдуур хөлдөв талдаа дутууц ахаад таньсан дөрөвдүүлсэн суусан. Яа дахиад татчих болоогүй юм байх та. Ийм л айхтар шүү дээ. Ийм дэч ер нь тэгээд бүхэд ард өмнөөс цахилгаан дээр авсан хүн. За үдчихэд ороод ирэх юм бол одоо улмал өндөлцөн улмал шуугуулна. Сүхбат авраг өсгөө зан зоргоо арцаг даваа батар арцаг гэдэг юм. Балиа шигтэй бас барилддаг бүгчүүд би. Үзэгчд шуугаад өргөө шуугаад ирэх юм бол тэгээд ахаад нэг хөлдөв татаа бас ирж болно доо. 2000 оны цагаан сараар Сүхбат авраг Батэрдэн аврагыг урдуура хөндлөн татчихжсэн л ихний хувилбар. Арай өөр хэлбэртэй явсан Синжигэн дээрээс. Тэгтээ бол тун одоо төстөө. Илүү гүсэн дээрээ сууж өнтрөөд өвдөг шороод болчихидэг. За бариад авсан илүү гүсэн дээрээ. Батүлзээ заа.
зүүн гарын тосоо татгцсан. Баруун гарын тавиулахгүй бол цуг за одоо тавьчлаа. Зүүн барууны манлаа. Барууны ахлаач гантаг үзэж байгаа юм байна. За тойрч алхуулаад дутуудсан хагалцгоод зөрөө дөөрийн татаа дутуудсан ангаа авраг. За наатлын синжиг минжиг авсан бол. Тэр дөрөв хуруу синжигдээ дардсан байгаа энэ бол авраг болоод үнэхээр сайн барьж байна наатлыг. Хангаа аврагч одоо бүх юм л одоо яг ийд сайн дээр байгаа юм уу? За дээр нь улсын наадмын төрүүч ер нь ахаач одоо ер нь байгаадаа л гэж бас харж байгаа хангаа аврагыг. За талбайд урилж байгаа дөрвөн бүх бол ер нь дөрвөлээ. Улсын наадам төрүүлэх одоо таавар зүүесээр нэрлэгдэх ийм бүгчүүд аргагүй цаг үеийн шилдэг бүгчүүд бас шалгарч үлдсэн байна. Үндэсний үхийн одоо заал танхимд болдог хамгийн том барилдаа бол мэдээ цааш шинийн барилдаа. За дараа нь бол одоо ерөнхийлөгчийн цом орох бах. За тэгээ үндсэн хууль Монгол бахархал за улс тунхаг гэсэн гэж нэрлэгдэх бах. За дөрвөн уулын хишиг гэж болдог байсан зүгээр сүүлийн жилүүдэд бол харин болохоо байчлаа. За түрүүн би нэг яриад өнгөрсөн бас одоо дахиад ярих гэж бодож байна. 12 сарын 15-нд Монгол бүхийн өргөнд одоо жудо бүхийн холбоо, чөлөөт бүхийн холбооноос одоо 25 жилийн өмнө 99 онд Монгол бүхийн өргөнд зохион байгуулж исэн багийн хаалт барилдаа өндөр бооцоод тэр барилдаанаа бол зохион байгуулах юм байна. Дахиад талсан одоо тойрох байхаа өндийн үйл морд за тэр харъя тойроод хурдах юм бол зөргөөг яаж барах вэ? За алсын зүүн дээрс дараа бариад авсан татсан татхтан дагаж өвдгөлсөн ард нь гарсан алсын шудаг авах байх тэр баруун гар арагшин татаа суулгацсан. За энэ раксны тэр бол гоё байна. Аранга аймгийн Батцэнгэл сум яриад үнэн зөрөгт улсын арцэг Зоригт Баатар улсын зам Батүлзийгээр давж түрүү үзүр булаатгаар шалгарч үлдлээ. За тойрсон барьцсан дээр хурдаа үдсэн тодорхой зөргөөг яаж барах вэ? Хоёрхан тойроод дөрөв өдөрөд ард нь гарсан. За дамжиж арагшин татад суулгаад өвдөг шороодлаа. Өнөөдөр бол нэг өргөнд барилдъя гэж за ер нь бол төрүүлье гэж ирсэн юм байна. Тун сайн байна Зоригт Баатар арцэг. За энэ за арагшин татаа суулгацсан. За өнөөдрийн барилдааны шууд дамжуулалтын ивент гिचээр бол чанарыг бүтээж дэлхийд түгээ еврейтэй тэнүү шиг өвчнөд компани ажиллаж байгаа. За Монголын үндэсний малчин телевиз Монгол өв соёлыг түгээнд дөрвөлөгч малчин телевизээр улс тунхагласны үндсэн хууль баталсны 100 жилийн барилдааны хүлээн авч үзэж байгаа хүмүүст үзэгчид та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн барилдаан бол одоо үзээд харах юмтай хараад ярих юмтай ер нь хэд хоногтой дараагийн барилдааныг давж дуурсагч мэдхээр ч одоо тийм сайхан барилдаан болж байна. За сүүлийн үед бол бас нэг гоё үг гарсан юм байна шүү дээ. Тэр Зоригт Баатар харцагтай бүхийг Зоригт Баатар харцагтай барилдсан бүхийг яасан бэ гэдээ асуухаар тогонд цохиулчлаа гэж хэлдэг болсон гинэ. За хоёр үхийн барилдаан ч юм авраг зан хоёр бол одоо бас барьцсанд шилжих болоо да. За Баянмөнх авраг бол бас нэг ярилцлаганд хэлж ирсэн шүү. Тэр нь авраг золтой бүх бол тэгээд заанаас доош золтой бүхтөө барилдахад ер нь тэгэл хоёр гарын үзүүртэл явж идэг.
За бас залуудаа ер нь хүн хонгоддог дархан ихтэй тэгэл тэр хурууны өндөг лавхуу хөрчүүл тэгэл болоо доо гэдэг юм. За хоёр үхийн барилдаан шуудганы барьсан шилжих болсон юм болоо да. За Сүхбаатцаан шуудгийнхаа уяаг чангалж байна. За хангаа авраг сайхан хөлс гардсан, хөлс задгаа ирцэн. Бие хаалаад бие хүндэрцэн. За Монголын үндэсний Доббонгийн эсрэг байгууллага сая 11-р сарын 23-нд Монгол Өхийн өргөөнд Сумын зан золтой өвчүүдийн барилдаан дээр бас сургалт зохион байгуулсан. За 11-р сарын 7-нд Алдар спорт орон дээр бас Алдрын цом барилдааны үеэр бас 100 гаруй Алдар спорт орооны үндсэн тамирчин тэмцээнд оролцож исэн бөхчүүд үндэсний спортын багийнхэнд бас одоо сургалт зохион байгуулсан. За энэ одоо намрын удирдлагын барилдаанаас эхлээд бол тогтмол Монгол өхөөс одоо Монголын үндэсний бүхий холбоотой хамтраад явцын шинжилгээ авч эхэлж байгаа. Талархуу шүү дээ одоо ийм сайхан ажил. За оноос өмнө бол бас нэлээд олон бүхөөс шинжилгээ авах юм байлээ. За одоо бол нэг 10 гаруй бүхөөс авцсан байгаа юм байна. Монголын үндэсний бүхий холбооноос одоо тусад нь суудлага гаргаж өгсөн юм байна. Тугны яг ард. За тэгээд Монголын Доббонгийн эсрэг үндэсний байгууллагын гүйцэтгэх захирал зүүч тэргүүтэй хүмүүс бас ирсэн. Өнөөдрийн барилдааныг одоо бас үзэж байна. За барилдаан тараач бас бүхчүүдээс шинжилгээ авах бах. За соён гэгэрүүлэх. За хорт одоо урхаг дээр уршхийн талаар залуучуудад одоо ойлгуулах. Одоо өөх ирэх өгсний одоо дараах одоо их зүүн бас асуудлуудын одоо таниулах. Хоол зүү. За энэ имчилгээний үеийн одоо бодис. За 25 оны за мордохгүй дутуудсан. Шинээр одоо орсон эмийн жагсаалт гэдэг одоо маш одоо хэрэгтэй ийм сургалтуудыг бол зохион байгуулж байлаа. За саяны мордоо зүгээр нэг жоохон алсаас холох юм зүгээр. Гэхдээ аваргын баруун дээр очиж мордвол бас авж мушгаад иргэждэг. Дагуулад баруун талдаа бас сайн мушигдаг. За зүүн талдаа дан шүдгний барьцтай улсын аварга хангаа улсын зан Сүхбаат хоёрын барилдаа эхэллээ. За тэр нь хангаа аваргын баруунгаар барьцсан баг, зүүнгээр барьцсан баг харин засвал. За бариагүй байгаа юм байна зодгны ард дээрээс бол. За тэр нь хуучны бас бүхчүүдийн их сайхан яриа байдаг. Энэ биенийхээ барилдааны онцлог алдаа гихсэн хардаг. За дагуулаа мөрсөө сунгацсан шүү. За тэр гараад авдаг буруутсан дараад байгаарай. За одоо удаалсан баха. За тэр удаалсан баха. Дахиад мушгсан. Арангаангийн хашаад сум яриад улсын залуу зан Сүхбаат. Ховдаймгийн буянцсан яриад улсын аварга хангааг зүүн талдаа заадгаж мушгаад. За мөн задгаа дуухан барилдлаа бяртаач цаа юм да. Өвдөг жороодууд нь 6 давж төрөө үзүр болоотгаар шалгаж үлдлээ. Арангаангийн Батцан сум яриад улсын харцаг зоригт Баатар хашаад сум яриад улсын зан Сүхбаат хоёр шалгаж үлдлээ дэ үзэгчтэй. За мөн гоё барилдаан болсон. Хангаа аварга хүнд байдлаас бас гараад ирсэн. За тэгээ Сүхбаат зан аргагүй нэг залуу хүний зориг. Эд мөн зоригтой уух сайхан тайраа зүүн мушгаад аваад явчлаа. За дараад байсан ангаа аварга хойш гараад ирсэн сэжээд утга гэж зүүн чигэж ороод сугцсан барьцаад авлуулад авсан тойрчгүйгээ зүүн талдаа ганцхан дараа мушигдсан.
Монгол улсын Монгол улсын зорилттой атомаар үзүүлэлтээр удаасаар хэлжээ. Одоо өнөөдрийн Британы үсгийн үсгийн бүх аймгийн хур зарсан даваа сүрэнгийн алтан цоочид олгохоор шийдвэрлсэн байна. Гэхдээ Монгол өх өргөний Америк аймгийн хур зарсан алтан цоочийг урьж байна. Шагналыг Монгол улсын их хурлын ерөнхий нэрийн бичгийн дарга Баасан Дөржгөр дуулж баяр хүргэнэ. За түүх төрөлдөөний өсвөрийн дүүтэй бүхэн тусгай шагналыг Хэнтэй аймгийн арслан даваа сүрэнгийн алтан цоожид ардуулан баяр хүргэлээ. За алтан цоожуудын ирэх наадмаар сайхан цолон төрөх баха. Ер нь бас олон хүний бас итгэл найдвар хүлээж сайн ч байгаа залуучуудын нэг бол алтан цоож арслан. За бүхэн Британы 7-гийн даваа эхлэхэд бэлэн болсон байна. Бүгд наримдах улсаан тунхаглан зарлаж анх дугаар үндсэн хуулийг баталсны түүхт 100 жилийн ой зориулсан хүчтэй бүхэн Британд 128 бөхөөс шалгарч үлдээд байгаа Харханга аймгийн Хашаат сумын Хрият зэвсэг төчний алдрын спортороо залуу ноёд компани бөхөөлөх төвчний бүх Монгол улсын залуу зан Сүхбаатарын Сүхбаат Харханга аймгийн Батсангил сумын Хрият алдрын спортороо Хатан Интернэшнл компани бөхөөлөх төвчний бүх Монгол улсын үнэн зэрэг төрцөг Бат сүхийн зоригтой атар нар гарч ирэхэд бэлэн боллоо. За маш сонирхолтой барилдаан гарах байх цаан харцаг хоёроос нэгэн цаг үед бас одоо бүхэн үлгий Харханга нутгийн нэрийг энэ цаг үед дуудуулан идэл одоо цол ахиулна төр түмний сэнгэл наадам төр үзүүрт харна гэж бас бүхий орох хотнуудын найдвар итгэлийг хүлээж байгаа ийм зан харцаг хоёр энэ хөдөөсөн барилдааны төр үзүүр боловсролтохоор шалгараад байна. За энэ барилдааны төр өгөх бол 10 сая төгрөгийн мөнгөн шагналыг мөн одоо үндсэн хуулиудын зориулан гаргасан 4 жилхийг одоо салин мөнгөн зоосыг бас гардуулж өгөхөөр шийдвэрлсэн байгаа.
бүгд нарийн тохиолсыг тунхаглаж анхдгаар үндсэн хууль баталсны түүхэд 100 жилийн өдрөөсөн өчтөхийн барилдааны 7-гийн даваа эхлэж үзүүлбэрүү даатгалж үзсэн улсын зансаг улсын харьцаа зорилготой алдарнаар тал талын засуулуудаа харуулсаар Монгол өвчин өргөөний барилдааны талбайд дэвэн дэвсээр гарч ирлээ. Тунгалж анхдугаар үндсэн хуулиа батсны 100 жилийн өдрөөс өчид үхийн барилдаанд төр үзүрд жалгаж үлдсэн арын сайхан хангаа нутгийн бүхий хөлгийн нутгийн хоёр залуу хүчний барилдаа эхэллээ үзэгчтэй. За хоёулаа ер нь Арангаа аймаг дотроо бас л одоо бөхөөрөө оройлгол одоо ийм сомдын бөхчүүд Батцангал сум одоо алдарт Вандаа авраг байна, Дархан авраг, Өсгөөр авраг байна. Хашаад сум Санжаадан авраг байна, Мижитэр Жарслан байна. За нэг дор бэлтгэл хийж байгаа нэг багшийн шавнар өдөрт одоо бэлтгэл дээр бол байнга л хоорондоо барилдаж байгаа. Гэхдээ бол одоо аль ч спортод байдаг ахнар сайн бол дүүнэр сайн гэдэг үг байдаг. За энийг бол манай спортын одоо хорхоотнууд бол одоо бүгд ойлгоно. Спортоор хичээлж исэн хүмүүс бол бүр илүү сайн ойлгоно. Сайн ахнартай газар одоо сайн дүүнэр төрөхөнд амжиггүй яагаад гэвэл байнга барилдаж байгаа шүү дээ. За үе үеэрээ байдаг. За Бүрв давг Бадарч Амар заяа гэдэг одоо дээд үе байна. За тэгээд залгаа зоргоо мөнгө хөрдөн гэдэг. За одоо Сүхбат гэж. За Сүхбатын дараа бас одоо олон сайхан залуучууд бий. Ер нь бол бэлтгэл дээр ахнартай барилдаг, ахнарыг давдаг болж ижил одоо чангардаг. За одоо энэ босго өндөртөө барилдаанд бол хоёр бүх хоёулаа одоо төрүүлж үзээгүй. Гэхдээ одоо хашаад цумаас бол өмнө одоо 5 удаа энэ барилдаанаас төрөг хүрдэжсэн Санжаадан авраг байна. За Батцангал сумаас бол бас Өсгөөр авраг одоо төрүүлж исэн. За Сугонгоцгийнхын барьсан дээрээс атгаад авцсан юм байна да. За бэлтгэл дээр бол одоо тэгээ олон удаа хоорондоо барилдах тусмал одоо сайн. Яагаад гэвэл одоо нэг ундаг мэхэн багасаад ирдэг. Тэгэхээр одоо унгаахын тулд илүү өөр юм сурж одоо өөр юм хийхээс өөр замгүй болдог. Соронзон бол Бямчин хоёр одоо өдөржин бэлтгэл дээр хоорондоо барилддаг. Бэлтгэл дууссан чинь ноцолдоод байж идэг гэж. За суундан сижиж хонгодон суугаад дутуудсан. Хоёулаа л одоо уран барилдаантай олон хөлбөртэй юм гоё бөгчүүд. Тэгээ маргааш Соронзон болдыг яаж унгаах үгээ. Соронзон бол болохоор маргааш Бямчивыг яаж унгаах үгээд бэлдэж ирдэг байсан гэж байгаа. Тэгээд ер нь барилдаан одоо их баялаг болж хөөгдсөн бас. За дассан гэж бас ярьдаг бөгчүүд. Хамт бэлтгэл хийдэг болохоор нөх хийдэг одоо мэхэнд нь барилдаа хийсээр байгаа дасцсан байдаг. За ганцэрэг багш ирдсэн сууж байгаа харагдаж чинь чөлөөдөхний Аз ТV авраг олон улсын хэмжээний мастер Чагнагийн ганцэрэг гэж бас 85 кг хэмжээнд бас Монгол бөгчүүд дотор бас нэлээд өндөр амжилт үзүүлж барилдсан бөгчүүд энийг Азийн аврагын мөнгөн медальтай энэ цаг үед бүхэлдэх хэмжээний дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Гарын үзүр дээр бас ганган барилдан алдарт өвчин багшийн шав. За ер нь бол арангаан залуучууд бол гарын үзүр дээр бол бүгд одоо ер нь барилдаа сайтай байдаг. Гар бас их сайтай байдаг онцлогтой. За увсын тэсийн золгон дээр бүгд бусгадаг гэдэгтээ яг адилхан. Ер нь бас нутгийн онцлог гэж бас байдаг. Өвсгөлийн бөгчүүд бол дийлэнх нь ер нь бас хөл сайтай. За арангаахан бол гар сайтай гэх. За бас одоо бол нөгөө дивжээд гэж яриад дивжээд гээд хамт бэлтгэл хийдэг болоод бас нэгэн 10 гарангийн одоо ер нь нүүр үзэж байгаа шүү. Хамгийн анхны дивжээ бол тэгээд бүхүүлэх дувснуур 2 баг. Ер нь 20 гаруй жил болцсон. За тэгээ одоо нөгөө яг сургалтанд тэгж нөгөө хоногшиж үлдсэн гэдэг юм уу? За багш нарын онцлогч гэдэг юм уу? За зоргоо харцгал ер нь явсыг гээд барилдахны хоёр талд ээлжил сэнжиг одоо ухаад за нэг наагаад бутуудсан. Наагаад бутсан. За энэ наагаа бол зүгээр одоо сэнжигний барьц одоо урагшаа сэнжигний барьцанд одоо явж явах үед хийгээд буцаж байна. За дайраад бариад авсан. Тоороо мөшгсөн. Яа. Гойдоо дуу алдчих шиг фүүгээд. За
хагал зохиод татна. За дайра тагивцаа. За хамтдаа дайрчлаа. Аранга аймгийн хашаад сумын харьяат улсын залуу зан сүхот улсын харьцаг Зоригт Баатрыг хонгодож тоолоод аваад бүгд найрамд тус тунгалж анхдугаар үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойд зориулсан улсын аймгийн алдар золтой хүчит 128 бүх юм барилдаанд төрүүлдэ үзэгчтэй улсын уран барилдаанд үнэн зориг тарцав Зоригт Баатар үзүүлдэж байна. За Монголын өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизийг сонгож үдсэн эхэн мөндөд үзэгчид та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн барилдаан бол үнэхээр гоё барилдаан боллоо. Дараагийн барилдаанаар эргэн уулзлаа. Баяртай үзэгчтэй. дуудаж баяр хүргэнэ. За шүүгэн дөрөвт үтсэн